Тэгээ бид бол ерөөгдсөн хүмүүс. Яагаад тэгэхээр бид амьд эзэнтэй амин. Өнөөдөр та эзэн тантай ярина гэдэгт итгэж байна уу? Амин. Өнгөрсөн 7 хоногийн турш хэлбэрээд эзнес онцгойлон яг таны үг бидэнд амьд идэвхтэйгээр бидний зүрхсэтгэлд хүрээч гэж залбирсан. Тэгээ эзэн надад бас нэг зүйлийг онцгой харуулж байгаа зүйл. Бидний амьдрал боломж бас дуудлага гэсэн хоёр сонголт ирдэг. Тэгээ заримдаа бид нар ихэнх хүмүүс ер нь боломжийг хайгаа явчихдаг. Гэтэл заримдаа бидний амьдралд яг дуудлага яг энэ боломж хоёрын өмнөх яг юм сонголт ирдэг. За тэгээд үнэхээр бурхан бол бидэнд сонголтыг өгсөн, шийдвэрийг гаргахыг бас бидэнд хайртай учраас өгсөн байгаа. Есүс насраад бүхлээс амьсныхаа дараа хүний амьдрал гэсэн заримдаа бурхан байхгүй юм шиг итгэж явсан, хамт явсан. Тэгээ өгсөн хүнийг амьлуулж, өвчтөө хүмүүсийг эдгээж, гайхамшигыг үлдэж, өөрийгөө гэрэл гэж, зам гэж, үнэн гэж тунхаглан бурхны хүү гэж ярьж, тийм ээ? Энэ тэнгэрээс бууж ирсэн манна байна. Би бол амийн ус гэж ярьсан. Үнэхээр хүн төрлөختний нүглээс өглөөс аварна гэж хэлжсэн хамт байсан эзнийг нь Израильчууд буюу хуулийн багш нар бариад цовдлоод загалмай дээр алчихсан. Тэгээд дагалдагчдын хувьд бол маш их айцтай байсан. Тийм ээ? За би та бүхэнд яг Иохан номын 20 дугаар бүлгийн уншиж өгье. 19-с. За тэр өдөр буюу 7 хоногийн эхний өдөр гэж хэлж байгаа. Үдэш шавнар нь Эдэчээс айснаас үүдээ төгтсөн байв. Есүс ирээд тэдний тунд зогсож тэдэнд амар амгалан та нарт байх болтугай гэв. Үүнийг айлдаа тэр тэдэнд гар хажуугаа үзүүлв. Шавнар нь эзнийг хараад ихэд баярлав. Есүс дахиж тэдэнд амар амгалан та нартай байх болтугай. Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаа тэр тэдэнд рүү үлэн ариун сүнсийг хүлээн авах тун та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлан тэд үл уучлагдах болно гэж айлдав. За өнөөдөр үнэхээр магадгүй зарим хүмүүсийн амьдралд ер нь айдсаар хүлэгж үзээгүй хүн гэж нэгч байхгүй баг. Амьдралд бид нар янз бүрийн айдс, янз бүрийн нөхцөл байдал бид нар тулдаг. Христ итгэлээгээд бүх юм бас гоё болчдгоо тохиолддог асуудлууд, зовлон бэрхшээлүүд бидний амьдралд бас шуургууд, хавчлаг дарамтууд, янз бүрийн нөхцөл байдлууд ирсээр л байдаг. Тэгээд энэ дагалдагчдын хувьд бол бүр айцтай байсан байгаа. Аргагүй ш нэг эзнийг нь устгаа айцсан юм чинь. Загалмай дээр цовдлоо айцсан. Тэгээд тэд нар маш их айцтай байж байгаа үед Есүс тэр газар гарч иж юу гэж хэлсэн бэ гэхээр амар амгалан байх тун гэж хэлсэн. Есүс өөрийнхөө үгэн дээр юу гэж хэлжсэн гэхээр би бол та нарт амар амгалан өгнө. Амар амгалангаа үлдээн гэж хэлж байсан. Тэгээд энэ амар амгаланг бол өөр хаанаас ч олохгүй. Дэлхий өгдөггүй гэж хэлсэн. Өнөөдөр бидний амьдралд байгаа амар амгалан гэдэг энэ бол зөвхөн төр зурих биш. Бурханаас ирдэг амар амгалан бол мөнхийн амар амгалангийн тухай. Есүс өөрөө хэлжсэн. За тэгээд эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэж хэлсэн. Есүс энэ дэлхий дээр ирэхдээ бурхан байсан, харин тэр боол болон тэр үнэхээр тийм үү хаан сэнтийг орхин хүний төрхийг буюу боолын дүр төрхийг өмсөөд энэ дэлхий дээр бүр загалмайн үхэл хүртэл дуулууртай байсан гэж Библиэлд бичсэн баг. Ирсэн. Нэгсэнтэй тэр эцгээр илгээгдэж ирсэн баг. Яг гэж ирсэн юм бэхээр таныг намайг хүн төрлөختнийг аврахаар Тэнгэрээс аврагч болон Бурхны хүн дэлхий дээр илгээгдэж ирсэн. Тэр илгээлийн зорилго нь бас үхэх ёстой байсан. Яг тэгэхээр нүглийн хүс үхэл. Нүгэлт бүх хүмүүс нүглээс болж үхэж ирсэн. Өөрөө бол ерөөсөө үхлээр л төлөх байсан. Харин Есүс энэ дэлхий дээр ирээд бас үхэх ёстой болсон. Яагаад? Таны өрийг төлөхийн тулд заавал тахил хэрэгтэй болсон баг. Та хуучин гэрээний үед бол хүний нүглийг бол амьтнаар ингэж амьд тасалж амьтны цусаар өргөл өргөжсэн боловч хүний нүглийн асуудлыг ерөөсөө шийдэж чадахгүй байсан. Бурхан хүүгээ энэ дэлхий рүү аврагч болгон бас таны төлөө насруулахаар таны төлөө загалмай дээр өөрийн чинь төлөвлөхөөр илгээсэн баг. Есүс яг айцтай байсан хүмүүсээр амар тайвныг тунхсны дараа эцэг намайг илгээсний ял би та нарыг илгээнэ гэж хэлсэн баг. Мөн үү?
намайг илгээснээр би бас та нарыг илгээнэ гэж хэлсэн. За энд сууж байгаа бүх хүмүүс бид нар энэ дэлхийд бас илгээгдэж ирсэн. Та санамсаргүй төрөөгөө. Та үнэхээр Бурхан таныг амьдрыг тушаасан баг. Монголд. Тэгээ үнэхээр энэ газар таныг дуудсан байгаа нь танаар дамжуулж бас нүгэл рүү явж байгаа, өхөл рүү явж байгаа үннийг мэдгүй хүмүүсийг аврахын тулд таныг бас илгээсэн. Та харин илгээлтэнд дуулууртай байна уу? Энэ дөр бол өөрийн илгээ гэж хэлснийхаа дараа ариун сүнсийг хүлээж авгаад дагалдагч наруугаа үлээсэн байгаа шүү дээ. За та нараа Эхлэл номыг унших юм бол Бурхан тоос шорооноос хүнийг бүтээгээд хамраар нь амин амьсгалыг үлээв гэсэн ийм үг байгаа. Эхлэл номын 2-р бүлэг дээр байгаа. Тэгээд хүн амьд оршигч болсон гэж хэлсэн. Би өнөөдөр та бүхэн нэг зүйлийг хэлье. Хүмүүс гин нүглээс удаа сүнслэг амиа алдсан. Нэг өсөндөө өгсөн байсан, харанхуйд орцсон байсан баг. Есүс өөрийн дагалдагч нарт үнэхээр тийм ариун сүнс авгүйд үлээх үедээ бол тэд бол дахин төрсөн. Өнөөдөр олон хүмүүс зүгээр Есүст итгээд дахин төрсөн байдаг. Тэгэхдээ тэгээд зогсчдөг. Харин Пентекостийн өдөр ариун сүнсний хүч буюу баптизм гэж ярьж байгаа. Дүүргэлт болсон. Тэрнээс хойш тэр нөгөө аймхай байсан Петрууд хүмүүс маш их зоригтой болж ариун сүнс дотор үнэхээр эзнийг гэрчилж тунхалж тэр хүмүүс Есүстэй адилхан ярьж, Есүстэй адилхан амьдрч, Есүстэй адилхан насварсан баг. Эцэг намайг илгээсний адил гэж. Есүс бол замаа зорилгоо дуусгаад хүүцэлтлээ гэж хэлсэн. Өнөөдөр бид нар Бурхны өмнө бүгд очих үед бид бас тайлангаа тавинаа. Тэр үед итгэмжит сайн боол минь гэж таныг Бурхан гоё хэлээд эзнийхээ баяр хөөрд орох их гоё өрөөлийн өдөр байгаасаа гэж хүсэж. Та энэ газар дуудагдсан баг. Та илгээлтэнд дуудагдсан. Би ингэж боддог. Сайн мэдээ тараадаггүй, илгээлтэнд явдаггүй чуулган бол чуулган биш. Тэр бол зүгээр клуб юм уу байгууллага болсон байдаг. Та хэдэн хүн сайн мэдээ тараасан бэ? Есүс ирээд сайн мэдээ тунхлаад ирсэн шүү дээ. Есүсийг энэ дэлхий дээр зүгээр мэдлэхэд сайн мэдээ болсон шүү дээ. Тэнгэрт үлэмжийн баяр хөөр болоод, шинэ од бий болоод, гэрэл бий болоод, тийм ээ? Үнэхээр Есүсийн хамгийн сүүлчийн энэ дээр ирсэн бас загалмай дээр гүйцэлтэй гэж хэлэх үед ч гэсэн үнэхээр тийм Бурхны амлалт биелээ болсон баг. Хүн төрлөختө өгсөн байсан ш. Харанхуй дотор нүглийн боол байсан баг. Харин Бурхан биднийг энэ бүгдээс чөлөөлөхийн тулд хүүгээ илгээсэн. Харин өнөөдөр биднийг үнэхээр Бурхан илгээлтэнд дуудаж эцэг намайг илгээсний адил би та нарыг илгэнэ гэж хэлсэн. Бид эзний авралын төлөвлөгөөг биелүүлэхээр дуудагдсан. Та тэгэж итгэдэг үү? Би өөрийгөө яг үнэхээр эзний сонгогдсон, дуудагдсан Есүс эцгээр илгээгдсэний адил би бол Есүсээр илгээгдсэн нэгэн гэдэгтээ би итгэдэг. Амен. Та бас итгээрэй. Бурхан таныг энэ газар илгээсэн баг. Монгол төрүүлсэн баг. Зарим нь магадгүй гадаадаас энд авчирсан баг. Бурханы ямар нэгэн зориг баг. Та Бурханы төлөвлөгөөг үнэхээр мэдж байна уу? Бид нар ер нь Бурханы дуудлагыг таньж мэдхийн тулд өөрсдийн бодол санаа, хүсэл, мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, хувийн ашиг сонирхлоо бид нар бол ер нь жоохон өгөөсөх хэрэгтэй. Бид нар бусдын төлөө гэсэн Бурханы хайртай байх энэ зүрх сэтгэлээр явах юм бол таныг яг юунд дуудсан юм? Тийм ээ? Таны амьдралын баталгаа яг юу вэ? Та бодож үзсэн үү? Дансанд байгаа мөнгө чинь үү? Ажил чинь үү? Авиас чадвар чинь үү? Миний амьдралын баталгаа бол Есүс байхгүй. Бурхан өөрөө байхгүй. Тэр бол бүр ариун сүнсээ бүр зүрхэнд чинь тамгалаад барьцаа болгон өгсөн гэж хэлсэн. Миний амьдралын баталгаа бол Бурханы үг байдаг. Хизээч хаяхгүй, хизээч орхихгүй гэж хэлсэн үгэнд нь би үргэлж итгэдэг. Саяны ихний дуу байсан шүү дээ. Зовлон шаналтай үед ч байсан. Таны амьдралын ямар ч нөхцөл та Бурханаас зуураарай. Зовлон дотроо, нүгэл дотроо, хүнд амьдрал дотроо битгий үлдээрэй. Хүмүүс асуудал гарахаар чуулганд ирэхээ байждаг. Энд чинь чөтгөрийн өрх байхгүй юу? Харанхуй дотроо үлдчихэж байгаа. Хичнээн хэцүү байсан ч гэрэлд гараад ирээрэй. Эзний өмнө хүрээд ирээрэй. Амен.
Та нар бодоод ирсэн Есүс өөрийгөө гэрэл гэж бодсон. Та нар төсөөлөөч. Гэрэл дотор харанхуй орш боломжтой юу? Бид нар хэрвээ Есүс дээр ирэх юм бол бидний амьдралд байгаа бүхий л зүйлийг гэрэлтүүлж өгөх болно. Тэгээ биднийг дуудсан. Дуудлага бол үн цэнтэй дуудлага. Та бодоод үзтээ Монгол улсын ерөнхийлөгч таныг маргааш 3 өдөр 13 цагаас засгийн газрын ордонд эсвэл их тэнгэрийн аманд хүндэтгэлийн танхимдаа хүлээж явна бол та баярлах уу? Би одоо их тэнгэрийн аманд одоо 3 удаа өргөцсөн байна шүү. Ерөнхийлөгчтэй 2 удаа уулзсан байна. Ерөнхий сайдтай 1 удаа уулзсан байна. Мөн бас засгийн газрын ордонд зөндөө олон удаа өргөцсөн байгаа. Хувь хүний хөгжлийн институт гэж байгуулагдаж байгаа. Тэр алтан үеийг сайдын үе тэнд өргөдөжсэн. Маш олон нөгөө Ромын пап лам билүү. Ирэх үед бас 30 пастор өргөцсөн. Тэр газар өргөцсөн. Өнөөдөр таныг тэнгэр газрыг бүтээсэн агуу амьд бурхан таныг дуудаж байна шүү дээ. Би бүтэнсээ дээр ирэх болгондоо өглөө би 5 цаг тусдаг. Дээсний өмнө усанд ордог, залбирдаг. Магадгүй өнгөрсөн 7 хоногт магадгүй бурханлаг ус үг яриа бодол санаа байсан бол гимшдэг. Дээсний өмнө би сэтгэл сүнсээр эзэм намайг тослооч. Надад сүнс үгээрээ дүүргээрээ. Өнөөдөр би таны үгийг номлоно гэж. Хуучин гэрээний үед Библийг бичиж байхдаа тухайн үеийн бичээч нар Яхова буюу эзэн гэсэн энэ агуу би байдаг нэрийг гарч ирэх үед тэд нар Бурхны өмнө гимшээд бүр тийм хүндгэлтэйгээр усанд ороод тэгж бичдэг байсан гэж дээр үеийн одоо теологч нар сонсч ирсэн. Тэгэхээр өнөөдөр яаж ийм нөхөр тэр туйлын ариун тэр хайрын бурхан таныг дууддаг. Харин та дуудлагад нь бэлэн байна уу? Цогоо гэж дуудаад байдаг. Алсаас сарвчлан хүүгээ хараа л гэдэг нэг төөрсөн хүү. Тэгээ бүр хүүгээ ирж байгааг хараад бурхан эцгийн зүрх сэтгэл бүргөө бүр гүйж байгаа шүү дээ. Энэ бол бурханы зүрх сэтгэл, бурханы хайр баг. Бурхан таныг дуудсан. Тэгээ бид үнэхээр дуудлага гэдэг бол дуулууртай байх хэрэгтэй байдаг. Бид нар Библиэс харах юм бол ер нь хүн бурханы дуудлагаас хол байх юм бол асуудлаар дүүр амьдрдаг. Та баяжтай хичнээн тансаг газар бурханы дуудлагаас хол байх юм бол бурханы оршихуй тантай байхгүй байх бол. Бид нар Библиэлд Йона номыг уншсан хүмүүс бол гараа өргөж Йонагийн төгийг баг бүгд мэднэ те. Йонаг бурхан дууддаггүй. Хаашаа дуудсан бэ? Ниневе рүү дууддаг байхгүй. Ассирчууд буюу. Үнэхээр Израилийн ард түмнийг үнэхээр тийм эдүүчүүдийг устгаж исэн дайсан руу дуудсан байхгүй. Тэгээд Йона яасан? Бурханы дуудлаганд дуулуургүй байгаад Таршис руу усан онгосон суугаа явдаг мөн үү? Ингээд бурханы оршихугаас яваад өгч байгаа байхгүй. Библиэлд байгаа шүү Йона номыг уншаарай. Йона бурханы оршихугаас зүгтлаа гэж байна. Өнөөдөр маш олон хүмүүс сүмээс холддог. Сүм эзний бие байхгүй. Чуулган. Энд эзний оршихуй байдаг. Та нар бодоод үзлээ. Та нарын төлөө бурханы өмнө үнэхээр эзний хүмүүс үргэлж залбирч идэг шүү дээ. Хүмүүсийн амьдралд баяр хөөртэй хүн баярлж идэг. Хүмүүсийн амьдралд өвчин зовлон хэцүү асуудалтай байх юм бол адилхан бурханы нулимс, бурханы зүрх шаналж байгаатай адилхан пасторуудын зүрх сэтгэлч гэсэн шаналдаг. Таны төлөө бурхан үргэлж санаа тавьдаг шүү дээ. Тэгээ өнөөдөр би юу гэж хэлэх гээд тийм нөхөр энэ дэр бурханы оршихугаас Йона Ниневе рүү зүгтж далайн салхи болоод тэр зав живхээ шахдаг. Харин Йона гимшдэг байхгүй. Энэ бол надаас болсон юм а гэж хэлсэн. Тэгээ намайг далаа руу шид гэж хэлж байгаа байхгүй. Гэвч нөгөө хүмүүс нь энэ хүний цусны буруутан бид болохгүй гэж айж бурханаас имэж. Өнөөдөр ах トゥ ус минь ээ бид бурханы дуудлаганд дуулуургүй байх юм бол ирээдүйд бид маш олон цусны буруутан болно ш. Та мэдсээр байж үннийг ярихгүй байх нь. Тэ? Гим нүгэл үлдэж байгаатай яг адилхан зүйл байгаа. Ах トゥ ус минь ээ Эхлэл номон дээрээс хэрэг бид нар Библиэлд сарах юм бол 12 дугаар бүлэг дээр Авраамыг бурхан Харанаас Канаан руу дууддаг. Тэгээ төрлөх нутаг төрсөн эцгээ орхиод тэр Лотыг дагуулад Канаан руу очдог.
Тэгээ очсон чи яасан? Ганц цуд болцсон байдаг шүү дээ. Тэгэнгүүт нь яасан? Египт рүү яваад өгдөг шүү дээ. Тэгээ яасан? Авраам Сарагаас болоод Египтийн тэр фараон болон тэр ард түмнийг бурхан хүнд өвчнөр зогсож байгаа. Дараа нь тэд гимшээгүй, тэд харамсаагүй, дараа нь удаагүй дахиад Герарын нутг руу нүүчдэг. Тэгсэн чи Герарын хаан болон эмэгтэйчүүдийнхээ умааг бурхан хаачдаг. Энэ эмэгтэйгөөс чи үхэн гэж бараг хэлж байгаа. Өнөөдөр бид нар яг дуудагдсан газараа байхгүй бол биднэр дамжуулаад бас биднээс бол маш олон хүмүүсийн амьдрал шуурга ирдэг. Дуудлага боломж гэж байна. Маш олон хүмүүс боломж хардаг. Хэрвээ бид нар Библийн түүхийг сайн унших юм бол Авраамтай явсан Лот Авраамтай явсан учраас баян болсон байна. Та нар энэ газар ирээд үнэхээр баяжсан. Би бол үнэхээр эзэнд итгэж хүмүүсийг баян гэж хардаг шин. Та нарын ирээдүг юу дуусгах юм? Ирээдүг чинь дуусгах ямар ч хүч байхгүй байхгүй. Ирээдүйд дуусахгүй, дундуршгүй байдлыг бурхан бидэнд өгсөн. Дуудахдаа таныг өв залгамжлагч гэж дуудсан баг. Зүгээр нэг дахин төрсөн, нэг аврагдсан, арай ядан мөнхийн ус дорох биш. Энэ дэлхий дээрч бид нар бусдыг баяжуулахаар бурхан биднийг дуудсан баг. Та эцний хүний амьдрал баян болгосон бай. Эзний нэгүслэр айгүй олон хүний амьдралд. Би л ер нь доотлын 69 айлыг л газартаа болгосон байлаа. 69 хүнийг. Ямарс 5-6 айлыг гэр оронтой болгосон байна. Эзний нэгүслэр. Өнөөдөр энэ зүгээр харагдах зүйл байна. Харагдахгүй мянган хүмүүсийн амьдрал харанхуйгаас үхлээс гэтлэгт нь өчүүхэн сул дорой ийм хүнээр бурхан ажиллаж жил болгон явж байгаа үйлчлэл өглөө босон бурхны өмнө сууж байгаа дуудлагандаа дуулууртай байхын тулд өчнөө боломжууд байна шүү дээ. Америкт амьдрах боломж байна. 10 жилийн виз надад байна одоо. Солонгост ирээд пасторлаач гэсэн урилга хүртэл ирсэн. Алтны уурхаан захирал хийгээч гэдэг. Янз бүрийн боломжууд хүнээс амьдралд ирдэг. Гэхдээ эцсийн мөчид боломж биш. Яг дуудлага дотроо. Есүс бас яг энэ саналуудыг тавьсан баг өчигдөр. Чи надад сүгдэн мөргөх юм бол дэлхийн бүх хаанчлуудыг сүр хүчүүдийг үзүүлээд үүнийг би чамд өгье гэж өчигдөр хүртэл ирэх мэдэд эд хөрөнгийг амлаж ирсэн. Харин Есүс юу гэж хэлсэн бэ, тийм ээ? Хүн зөвхөн талахаар болсон шүү. Хүн Бурхны үг амнаас гарах үгээр амьдрдаг гэж хэлж. Энэ дид хууль номон дээр 8 дугаар бүлэг дээр хэлэгдсэн байдаг. Бүр онцгой хэлэгдсэн зүйл шүү. Таны амьдрал Бурхны үг байхгүй бол үгийн доторх дуудлага ичтэл байхгүй бол таны амьдрал маш ядарна. 10 жил явсан ч дуудлага мэдэхгүйгээ явж байгаа хүмүүс байна шүү. Бэлэг ависаа мэдэхгүй. Өнөөдөр ахын дүүс минь ээ. Би та бүдийг үнэхээр уриалж байна. Бид нар үнэхээр сайн мэдээ ирээгүй төлөө бид нар дуудлага дотроо дуулуургүй байсныхын төлөө Бурхны тайлан тавина. Эзекиэл номыг 20 жилийн өмнө би нэг цуглаан дээр очиж сууж явах үед нэг пастор Эзекиэл номын 3 дугаар бүлгийн 17-оос 21 дугаар ишлэгийг уншиж явах үед эзний сүнс яг тэр өдөр 20 жилийн өмнө шүү. Би одоо яг 22 жил яг илгээлтийн талбарт явж байна. Яг 22 жил. За 21 жилийн өмнө юм байна. Яг энэ номлыг сонсож явах үед би Бурхны өмнө эзэн минь би цусны буруутан болмооргүй байна. Хэрвээ хэн нэг нь над дээр ирээгүйсэн бол миний амьдрал энэ цусны буруутан нүглийн хөлсийг төлөөд үрд мөнх харанхуй хаягдах байсан юм байна. Тэгээ би үнэхээр үннийг мэдсэн танаар дуудагдсан учраас би энэ үннийг ярина гэж хэлсэн. Эзекиэл номдэр юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Хүний хүү гэж хэлж. Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. Чи буруу хүнд чи заавал үхэн гэж айлдах үед хэрв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаас эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү гин бурууг нь хилэнс дотроо өөхөх болно. Гин бурууг нь хилэнс дотроо өөхөх болно. Харин түүний цусыг би чиний гараас нэхнэ. Хэрв чи буруу хүнд сэрэмжлүүлсэн ч
тэрээр гин буруугаасаа буруу замаасаа ирэхгүй аваас тэрээр хэлсэн дотроо өөхөх болно. Харин чи амиа аварсан билээ гэж хэлсэн. За миний амнаас гарсан үгийг гэж хэлж байгаа шүү эндээс. Миний өмнөөс гэж хэлж байгаа. Сонсоод миний өмнөөс тэдэнд сэрэмжнүүд гэж хэлсэн. Өнөөдөр бид бурхан биднийг үгээ тийм үү дамжуулахын тулд таныг дуудсан баг. Таны дотор үнэхээр Есүс энэ дэлхийд аврагдаж болох цорын ганц нэр бол Есүс гэдэг та итгэдэг. Гим нүглээ гимшээд ирэх юм бол тэр үнэхээр амийн номонд нэрийн чинь бичингээд та итгэж байгаа. Та итгээд аврагдсан баг. Энэ бол зөвхөн таны авралын төлөө өгөгдөг баг. Энэ үг, энэ үнэн, энэ аврал, энэ нэгүсэл тийм үү танаар дамжуулж аврагдах хүмүүсийн төлөө өгөгдсөн. Есүс аав руугаа залбирч Иохан 17 дээр надаас болж мөн энэ хүмүүсээр дамжуулан аврагдах хүмүүсийн төлөө залбирч ирсэн. Таны төлөө залбирч ирсэн баг. Миний төлөө залбирч ирсэн. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр би та бүдийг үнэхээр уриалж байна. Танаас болж өөхөх хүмүүс байгаа. Танаас болж бас аврагдах хүмүүс байгаа. Та их сайн бодож үзээрэй. Та дуудлага доктортой дуулууртай байх юм бол магадгүй та эзний өмнө очих үед эзэн итгэмжит сайн боол минь гэсэн. Тэгээ мөнхийн усад танд нууцгүй зэхэгдсэн тэтмүүд байгаа шүү дээ. Бид бас тэнд шагнал авах болно. Тийм учраас Паул шиг те замаа дуусгах хэрэгтэй. Итгэлээ сахих хэрэгтэй. Бид нар сайн тэмцлэр тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр та дуудлага боломж хоёрыг алийг нь хайж байна. Олон хүмүүс Христ итгээд хэрэглээний итгэж гэдэг. Боломж хайгаад яваа. Тэгээ залбирал дандаа гуйлагч. Гүйцэлдлийг юусоо мэддэггүй. Аава ингээд өгөөч тэгээд өгөөч гэдэг жоохон юм гуугаад идэв. Өөрийнхөө амийн төлөө гуйж идэв. Есүс ингэж хэлсэн шүү дээ. Энэ дэлхий дээр амиа тийм ээ хамгаалж байгаа хүмүүс амиа алдна гэж хэлж байгаа. Яг үндэ өөрийнхөө төлөө хүн хичнээн зүтгээд хүн өөрийнхөө амь насыг нэг өдөр нэг секунд уртсаж чадахгүй шүү. Харин миний төлөө амиа алдсан гэж яг юу хэлж байгаа. Бурхны хаанчлалын төлөө дуудлаганд нь дуулууртай байгаад зөвхт байдлыг хайгаад явахыг хэлж байгаа. Та нэг нойроо асаад магадгүй та шүү. Үнэхээр юу гэдэг би илгээлтэн жоох болгондоо төлбөр төлж явдаг шүү. Би баян учраас биш байхгүй юу? Би бурханд хайртай учраас. Та 100 мянга төлөв би 200 төлдөг. Ягаад эртнээс бэлддэг байхгүй 1000-аас 5000. Би бурханд хайртай учраас энэ илгээлт үн цэнтэй байх ёстой. Би золиос зүрх сэтгэл хайр нулимс цаг хугацаагаа зарцуулан очдог учраас бурхан зүрхнээс зүрхэнд сүнснээс сүнсэнд тэр хүрдэг. Есүс бурханы зүрхсийг тээж ирсэн байхгүй. Би эцгийн хүслийг биелүүлдэг. Та нар магадгүй Матай номын 26 дугаар бүлгийн 36-аас 46 дугаар ишлэгийг уншаарай. Гитсмийн цэцэрлэг байгаад байна. Таны хувьд гитсмийн цэцэрлэг байна уу? Би үйлс хийх болгондоо гитсмэн дээр очдог. Өглөө босоод эзний өмнө суугаад уйлдаг. Эзэн минь энэ харагдлуудыг авраач. Эзэн үннийг мэдэхгүй энэ хүмүүст хүрээч гэх. Есүс гитсмэн цэцэрлэг тэр хөлсөн цусан тусал болон тэр залбирч ирснийг та тийм мартаарай. Хэрэг аваа боломжтой бол энэ аягийг надаас зайлуулаач гэж хэлсэн. Дуудлага тийм амар биш тэр зодуулж нэгдүүл совлогдохоо. Тэр ганцаард орхигдохоо мэдчихсэн. Гэхдээ тэр юу гэж хэлсэн юм бэ гэхээр хэрвээ энэ аягийг заавал би тэг юухаар бол таны хүслээр болог гэж хэлж байгаа. Итгэлийн амьдрал тийм амархан биш. Би өнгөрсөн 7 хоног нарийн замын тухай ярьж хэлсэн. Энэ нулимс, энэ залбирал, энэ золиосыг бурхан шагнадаг. Есүс хүн төрлөختний төлөө гитсмэнд аавынхаа өмнө залбирж явах дагалдагч нар нэг цагт сэрүүн байж чадаагүй шүү дээ. Заримдаа надтай хүмүүс сэтгэлтэнд явж чаддаггүй. Тэд өнөө маргаашийн хоол өөрсдийнхөө амьдралын өчүүхэн хараан дээр л явж идэг. Бизнесээ, тэ өөрийнхөө амьдрал, байр, машин. Чөтгөр таныг бол ингээд сохолчж байгаа байхгүй. Өнөө маргаашийн амьдрал дээр чинь тавиад нөгөө дуудлагыг чинь тэ харах харааг сохолчдөг. Би анх итгэхэд зөвхөн өөрийнхөө тухай боддог байсан. Одоо миний зуршил дотор Монгол байдаг. Монголын өнцөг болон бүрт. Хүмүүс сайн мэдээ сонсоосоо гэж байна. Хүмүүс үннийг мэдэхгүй бол тэд үнэхээр тийм өрөө төлөөд тэд цусны буруутан болоод
Үйлд мөнх тэд нар харанхуй дотор явна шүү дээ. Тийм учраас ах トゥ ус минь энэ чуулган бол илгээлтийн чуулган гэж хэлсэн. Бидний дэнхэ илгээлт байх ёстой. Бид нар хин нэгэн дээр заавал очих ёстой. Хин нэгэнд бид нар сайн мэдээ ярих ёстой. Бид нар хүний мөнгөөр явахгүй. Бид өөрсдөө төлөөс төлж явах ёстой. Одоо маш олон үйлчлүүд зогсдог, би харамсдаг. Ягаад гэхээр тэдний дэмжигчдэр нь тэдний үнэхээр юу гэдгийг одоо сайдын үнэн байхгүй болохоор тэд зогсчдаг. Өнөөдөр бидний хангагч эзэн бол өөрөө байгаа юм. Тийм учраас өнөөдөр би үнэхээр бас чуулгантай талархдаг. Та нарын залбирал, та нарын өргөл, бидний хамтын оролцоогоор дамжуул бид нар энэ үндэстэнд мянган хүмүүсийн авралыг бид нар хардаг. Өнөөдөр шоронгуудад библийн сургуулиуд бий болж байна. Өнөөдөр энэ тэнд маш олон хүмүүс итгэж чөлөөлөгдөж өнөөдөр гэрэл дотор ирж байна. Тийм учраас ах トゥ ус минь бид нар үнэхээр өөрийнхөө амьдралаа бурханаас асуугаарай. Таны хүсэл яг юу вэ? Би бодъё эзэн таны хүсэл биелээ ол гэж. Үнэхээр бурхны хүсэл бол хамгийн сайн байдаг. Танд зориулсан бурхны дуудлага төлөвлөгөөг та ер нь мэдэх үү? Та дуулууртай байх юм бол дандаа ирээдүй найдвар сайн сайхан ирдэг шүү дээ. Гайг амжихийн бус гэж Иремья номын 29-ийн 11 дээр хэлсэн байдаг. Та эзэн дотор алхаж яхад хизээч ичвэртэр байдалд орохгүй. Харин бид эзний замаас хазаах үедээ л яг тэр тойрсон хүү шиг бид ичвэрт байдалд ордог. Гахаан хоолч олдохгүй тий. Аавтайгаа байхад гэртээ байхад ямар сайхан байсан. Би юу хэлэх гээд нэг бурхны дотор таны дуудлага бэлэг авьяас байх. Бурхан таныг цорын ганцаар бүтээсэн шүү дээ. Хинтэй ч харьцуулсгүй. Өөрийгөө энэ тэндээс битгий хай. Эзний өмнө суугаад эзнээс асуу. Би яг хин. Эзэн би яг юуны төлөө дуудагдсан. Ах トゥ ус минь амьдрал богинохон шүү. Нэг мэдсэн чинь амьдрал дуусна шүү дээ. Зүрх зогсон шүү дээ. Гэхдээ үннийг мэдэх юм бол яг тэр өдөр чинь баярын өдөр байх болно. Амен. Би ингэж бодож байна. Энэ дэлхийн миний амьсгал хамгийн сүүлчийн амьсгал дуусах үед миний хамгийн анхны мөнхийн амьдрал эхлэх болно гэдээ би итгэдэг. Бидэрт найдвар байгаа. Амен. Тийм учраас ах トゥ ус минь өнөөдөр би таны өмнө байгаа дуудлага боломжийг ялгаарай. Боломжийн төлөө явж байгаа бол та үннийг мэдэх юм бол мөнхийн ус бол жинхэнэ боломж. Олон хүмүүс ингэж боддог. Би дуудлага яаж мэдэх юм бэ гэдэг. Та зүгээр л дуулууртаа алхачих л та. Зүрх сэтгэлд баталгаа өгдөг юм аа. Та юуны төлөө шаналж байна? Юуны төлөө ихтэй хүсэж байна? Таны дотоод хүн чинь ариун сүнс ярих болно. Би ер нь гээд нэм эд хөрөнгө янз бүрийн юм нэх баярлдаг хүн биш байхгүй юу? Мэдээж хүн эд хөрөнгөтэй байгаад байх гоё. Тэгэхдээ хүний амьдрал өөрчлөгдөж байгаа харахтаа би маш их баярлдаг. Өчнөө нулимс залбирал золиос гаргаж явдаг. Тэгээ дараа нь сонсохноо тэнд хүн аврагдсан, амьдрал нь өөрчлөгдсөн. Тэрийг харахаар баярлдаг байхгүй. Та нар бодоод үзтээ төөрсөн хүү эцэг рүүгээ ирэхийг харахтаа аав нь айгүй баярлсан. Тэгээ хүүгийнхээ урдаас тосон гүүж ич тэврээд тэгээ бүр хүүгээ усанд оруулаад шинэ хувцас өмсгөөд гарт нь бүгд зөөгөөд тарган тугал нядлаад баяр хөөр хийж байгаа шүү дээ. Яг тэр шиг алдагдсан хүмүүс, өгсөн хүмүүс, найдваргүй хүмүүсийн амьдрал бурхны амь нэгүсэл очиж явах бурхан баярлдаг баг. Та нар төсөөлөд үзээрэй. Нэг хүн энэ газар эзнийг дуудаж яхад тэнгэрт бөөн баяр хөөр болчихдог гэж байна. Тэнд амийн номонд нэр нь бичигддэг баг. Би зүгээр ингээд нэг удаа ингээд төсөөлж үзсэн. Хүн ингээд яг аврагдах үед энд гэрэл асдаг баха. Тэгэл харанхуй байгаа дэлхий доороос хүмүүс аврагдаад эзний нэрийг дуудаад гэрэл асаад тэгэл тэнгэрт бурхныг алдаршуулсан баяр хөөр болдог. Амен. Тийм учраас өнөөдөр та дуудлага дотроо явах юм бол та хүчтэй байх болно. Баяр хөөртэй байх болно. Таны дуудлага дотор бурхан бүх зүйлийг нэмж өгнө. Чөтгөр яадаг вөхөр Лотыг юу болдог вүлээ? Хамч явж байгаа баян болсон чинь малчт нь хоорондоо тааралтгаа байгаад хүмүүс ер нь юу ч үгүй байхтай хамар байдаг шүү дээ. Бүх зүйлээ бурхан минь танд үгүй гэж дуулаад те зүрхээч үгүй, амээч үгүй гэж дуулаад байд. Тэгээс үлдээ нэг байшинтай болоод, машинтай болоод, ажилтай болоод, жоохон цалинтай болоод ирсэн чинь 11-өөч өгөхөө гэж те.
Тэгээ сүмдээ чирхээ байж. Мөн үү? Хүний сүрхэлийг хуурамч байхгүй. Харин анхнаасаа юу чгүй байхдаа юм өргөөж сурцсан хүн бол амар байдаг шүү дээ. Манай гэр бол 11 биш тэрнээс дээш өгдөг. Бурхантай тооцоё гэж 11-өө өгж байгаа итгэгч зүгээр жирийн итгэж байгаа. Бурхан танд хүүгээ өгсөн шүү дээ. Бүх зүйлийг өгсөн шүү дээ. Би таныг юу гэж бодож байна вөхөр бид нар бол зүгээр нэг юм сав биш бүр бид нар сувг байгаасаа гэж хүсэж байгаа. Танаар дамжуулан Бурханы хайр, ам, нэгүсэл, Бурханы хүсэл танаар дамжуулан урсдаг байгаасаа гэж хүсэж байгаа. Таныг хараад, Есүсийг хараад ингээд хүмүүс дагж ирсэн. Нөгөө фарисеучуудыг орхиод дагсан байхгүй. Яагаад тэгэхээр Есүс хоололж исэн байхгүй. Есүс идгээж исэн байхгүй. Есүс амар тайвныг өгж исэн байхгүй. Есүс үнэхээр ямар ч иш үзүүлэх хуулийн багш нараас агуугаар эрх мэдэлтэйгээр Бурханы үгийг номлож исэн баг. Өнөөдөр танд бас боломжтой шүү дээ. Таны хүмүүс зөвлөгөө авъя гэж дуудаж байна уу? Таны хүмүүс номлоод өгөөч гэж урьж байна уу? Та зөрчлөө шалгаараа. Та дуудлага дотор байх юм бол эзэн түрүү дагалдагч ариун сүнсээ үлээсэн шиг бид нар яг Бурханы үгэн дотор Бурханы зам дээр зогсох үед эзний сүнс биднийг өдөртөх болон дүүрэх бол. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ бид нар бас ямар бэлэг авьяастай ямар дуудлагатай арагшааг нь харж үзээч. Тэг хүмүүс намайг ягаад шорон руу яваад идэх юм бэ? Тэнд ах дүү нар чинь байдаг юм уу гэж асуудаг. Мадаа надад нэг ч хамаатан садна миний шоронд байхгүй. Би Есүст итгэсэн цагаас авсан Бурхан миний цусны төрлийг бүх шоронгоос чөлөөлсөн. Мөнхийн шоронгоос, бие махбодын шоронгоос, сэтгэлийн шоронгоос. Тэгэхдээ өнөөдөр би тэнд байх үед хэн нэгэн илгээгдсэн нэг нь над дээр ирсэн учраас тэр газар миний амьдрал өөрчлөгдсөн байна. Одоо бид нар хэн нэгэн дээр очихгүй бол тэр үннийг мэдсэн хэрнээ бид үннийг мэдэхгүй хүмүүстээр очихгүй бол бид санаатайгаар тэр хүмүүсийг алж байгаатай яг адилхан. Тэгээ өнгөрсөн амьдрал хэдий алдаа оноотой байсан ч гэсэн миний өнгөрсөн амьдрал туулсан зовлон бэрхшээл үдэд туушин туршлагаар дамжуулан өнөөдөр Бурхан намайг хэрэгжилж байна. Таны өнгөрсөн амьдралд юу тулсан бэ? Магадгүй та эргэн тойрноо бас нэг сайн хараад үзээрэй. Нөхцөл байдал одоо ямар болж байна? Олон хүмүүс дандаа боломжгүйг нь олж хараад дандаа боломжгүй юм яриад байна. Үг хүчтэй шүү. Би бол одоо дандаа итгэлийг ярьдаг. Эзэн ханганаа л гэж ярьдаг. Амен. Одоо тэнд нэмийн ургал байшин барьж байгаа шүү дээ. Тэгээ нэг өдөр нөгөө цонхоо суулгана гэдэг нөгөө компани яриад 28 сая 300-ийн цонх захиалцсан. Тэгээ манай аавд мөнгө байгаа. Бид итгэлээр алхдаг. Бид харагдах зүйлсээр биш. Бид харагдахгүй зүйлс бид найддаг. Өнөөдөр би юу гэж хэлэх гээд энэ үхээр боломжгүй зүйлийг Бурханд боломжтой болгож өгдөг шүү дээ. Амен. Израильчууд ямар ч боломжгүй газрыг боломжийг олж хардаг. Бурханы өргөц зард. Өнөөдөр бид нар итгэлээр алхахын тулд бас урагшаа хараасаа гэж хүсдэг. Ирээдүйрөө Еврей номдэр хэлсэн байдаг те. Үнэхээр бид нар Есүс рүү хараагаа чиглүүлэх гэж хэлж байгаа. Өмнөө тавигдсан тэр баяр баясгалангийн төлөө Есүс зовлон гутамшигын доромжлыг Есүс твцсэн баг. Та бодоод өрөө урагшаа хараараа. Ирээдүйд ямар ч үхэл зовлон тэ өр шир байхгүй амьдралд биднийг дуудсан шүү дээ. Би эхлээд яг энийг зарим талаар нь буруу бодсон. Энэ дэлхий дээр байраар чи явж. Төрөөсөр явж байгаа л тэгээ мөнхийн устар чи байртай болно л гэж бодсон. Энэ миний буруу итгэл байсан. Харин энэ дэлхий дээр таныг бүр өв залгамжлагч. Та муу Есүстэй хамт хаанчлна гэдгээ мэдчихэж байгаа юу? Есүс ирэх үед бид нар мянган жил Есүстэй хамт энэ дэлхий дээр хаанчлаа шүү дээ. Бид хааны хөвгүүд байхгүй. Хааны охтууд, хааны бүр өв залгамжлагч нар байгаа шүү. Амен. За тэр эцэст нь би юу шин дуудлага харахын тулд үргэлж дээшээ хараа. Дээшээ хар. Израилийн ард түмэн гээд улаан тэнгисийн өмнө ард нь параны морд цэрэг, хажууд нь одоо юу гэдгийг хад чулуу, элсэн цөл. Яг тэд нар ямар ч гарцгүй газар очсон байсан. Тэг ард түмэн орилж ис биднийг энд авчирч алуулахгүй юу гэж. Яг ингээд энэ түүхийг ярьж нэг итгэж
Халелуя гэж орилсон гэсэн. Яасан гэсэн. Тэнгэр нь онгорхой байна гэж хэлсэн гэсэн. Бурхан дээр байсан. Бурхан дээрээс үгээ хэлдэг те. Хөөе. Улаан тэнгисийг харах хэрэггүй, фараоны айрныг харах хэрэггүй, нөхцөл байдлыг харах хэрэггүй. Таягаа суух гэсэн баг. Таны гарч юу байна? Өнөөдөр олон хүмүүс үнэхээр нөхцөл байдал боломжгүй хардаг. Есүс дагалдагч нартайгаа явж байгаад дагалдагчтайгаа бүр сорхоор гэсэн. Энэ 5,000 гуйны хоолол гэж хэлсэн чинь тэд нар яасан? Орой болсон байна. Эзгүй зилүүд хол байна. Тэгээд нэг хүүхдийн нэг 5 талах 2 загсал байна гэж хэлсэн. Тэд нар Есүсийг мартсан баг. Тэд нар үнэхээр хинтэй хамт явж байгаагаа тэд нар тийм үү мартсан баг. Өнөөдөр хэцүү үед та Есүсийг үргэлж санаарай. Тэр эзэж хаяхгүй амин. Тэр таныг дуудсан бол дуудлагын дотроо дуулууртаа алхах хүч чадлыг тэгээд дуудлагыг чинь биелүүлэх бүх нөөцийг тэр өгөх болно. Амин. Би та бүхэнд үнэхээр уриалж эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэж хэлж. Энэ жил бидний өмнө зөндөө олон илгээлтүүд байгаа ш. Зарим хүмүүс надтай илгээлтэн явахдаа хорхол ах トゥ нь байдаг учраас далимд нь ирэх гэж л явдаг. Зарим нь надтай илгээлтэн явахдаа ховд юм уу, увс ч юм уу, завхан ч юм уу гой газар үзнэ гэхээр тэдний зөрсгөл дотор нэг хүн аврахын төлөө биш газар үзэл тэгэл нэг гоё те цаг агаар нөхцөлд аялах гал явж идэг. Харин миний хувьд нэг хүн ч гэсэн нэг айлыг ч гэсэн орхихгүй сайн мэдээ тараая гэсэн ийм зөрчлийг тээж явж байгаа. За тэгээд хэдүүлээ хамтдаа эзнийхэн дуулууртаа байя. Хамтдаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Та эцгээр илгээгдэн ирж бидний үрийг төлж загалмаа дээр эзэн та диаволын толгойг бяцалж эзэн минь бидэнд эзэн минь бас ирээдүйд амьдрах найдвар өгсөний төлөө танд баярлалаа. Тэгээд та биднийг ариун сүнс үгээрээ хүч чадлаар тослон эзэн минь та биднийг илгээгээч. Эзэн бид таны явах гэсэн газар явж, зогс гэсэн газар зогсож эзэн минь хэл гэсэн үгийг хэлхийг хүсэж байна. Танд бүх алдрыг өргөн. Үнэхээр эзэн Есүс Христийн нэрээр бид эзэн энэ жилийн бүх хэлгэлтэнд аваа бид энд байна. Бид заа гэж хэлж та бидэнтэй хамт байгаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.